Зяг манайхан үдшийн 22 цаг болсон байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинт ч битгий хэлээр аваатай унтлагын өрөө нэвтрүүлгийн мань цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа бол зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүйгээр мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүйгээр сонсохыг хичээгээрэй гэж уриалдаг байгаа. Хэрвээ та сонсож чадаагүй, амжаагүй дугаарууд байгаа бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За өнөөдөр бид болохоор өчигдөр болохоор ганц бие хүмүүст тулгарсан зүйлсийн талаар ярьсан. Харин өнөөдөр болохоор кино задлангаа хүргэдэг байгаа. Тэгэхээр унтлагынхаа өрөөнийхөө гэрлийг багцраг бүдгрүүлж байгаад тэг кино задлангаа таалан сууж тухлан болгоогоорой. Тэгээд сонсороо манайхаа. Мөн одоо унтлагын өрөөний маань сонсогч нар маань одоо баг дадал болж байгаа да тий. Хин хаанаас лайв сонсож байна, лайв үзэж байгаа хүмүүс байгаа бол шууд орж ирээд за би эндээ сонсож байгаа шүү, тэндээ сонсож байна гэдгээ надад хэлээд бичээд ороод ирээрээ. Бас энэ киног үзсэн хүн байгаа бол би энэ киног үзсэн штэ. Энийний тэр хэсэг нь гоё гэдэг ч юм уу. Эсвэл тэр хэсэг нь тиймэрхүү байдаг та гэд чөлөөтэйгээр бас өөрсдийнхөө санал бодлыг комментараа бичээд ороод ирээрээ гэж уриалъя. За тэгээд лайвтай байгаа бүх хүмүүстээ үдшийн мэндэ. Үдшээ сайхан өнгөрөөцгөж байна уу? Яг одоо 2026 оны 4-р сарын 2-ны пүрэв гараг байгаа. Одоо Улаанбаатар хотод 22 цаг 14 минут болсон байна. За өнөөдөр би кино задлангаараа The Babysitter's Seduction буюу одоо тачаангүй хүүхэд асрагч гэдэг киног онцолж аваад та бүхэнд хүргэж байна. Энэ кино маань 1996 онд анх дэлгэцснээ гарч байсан. Найруулагчаар нь John Bradshaw гэдэг найруулагч ажиллаж байсан. Тэрээр 1990-ад оны одоо телевиз кинонууд дээр туршлагатай, драматик, мөн сэтгэл зүйн хүчтэй сэдвүүдийг гаргаж ирдгээрээ айгууд ийм туршлагатай найруулагч байгаад байгаа. За гол дүрүүдэд Kerry Russell гэж эмэгтэй байгаа. Энэ маань болохоор гинэн, томоогүй, хүнд итгэмтгий нэг юм жоох охины дүрд тоглодог. Одоо өсвөр насны нэг 18-9 настай охины дүрд тоглодог байгаа. Мөн Stephen Collins буюу нөхрийн дүр тоглодог мундаг жүжигчин байна. Phyllis Lyons нь болохоор эхнэрийн дүр тоглодог. Casey Sander нь болохоор Casey Sander жүжигчин маань өөрөө мөрдөгч эмэгтэй дүрд тоглодог киногаа. Кино ерөнхийдөө драм, триллер хослсон кино бөгөөд нийтдээ 85 минут гардаг байгаа шүү. Тэгээд гол нь бусад өмнө нь тайлбарлаж байсан кинонуудаас энэ кино юугаараа ялгарх вэ гэхээр яг дотн харилцааны хэсгүүд бол хит тийм их биш. Бас тийм хит цензуургүй бас ингэж гаргадаггүй гэдгээрээ бас онцлогтой. Харин яг хүний амьдралд гэр бүлийн үнц нь гэж байдгийн юунаас болоод араар тавилт үүсдгийг, хүн яагаад ер нь нэгнийгээ араар тавьдгийг ч юм уу те, араар тавилтаас болоод гарч болох одоо сөрөг үр дагаврууд юу юм, эннээсээ болоод хүний амьдрал яаж оронгороо эргэж болох юм гэсэн гих мэтчлэн ингээд бүх зүйлийг ингээд харуулсан сэтгэл зүйн талтай аюу трейлер кино байгаа шүү. Тэгээд энэ киног үзсэн хүмүүс байвал бүгдээрээ киног үзсэн юм байна гэж бичээд ороод ирээрээ. За тэгээд одоо кино руугаа орцгоё. За кино эхлэхэд Мишель гээд эм хөөрхөн шаргал устэй, долгионтой шаргал устэй үзэсгэлэнтэй охин гардаг. Энэ охин маань болохоор энэ баян айлд хүүхэд асрагч хийдэг эмэгтэй дүр тоглож байгаа. Хүүхэд асрагч хийдэг энэ баян айлынх нь эхнэр нөхөр нь болохоор нөхөр нь Bill Bartrand, эхнэр нь Sally Bartrand гэж гардаг. Нөхөр нь мэдээж хөрөнгөтэй чинээтэй хөлөө олчихсан бизнесмен, бас том албан тушаалтай залуугийн дүр байгаа. Эхнэр нь болохоор гэртээ ингээд хөрхөн цэмгэр ингээд сууж байдаг. Цаанаасаа л нэг гой ганган айлын эхнэрүүд байдагтай үр хөвгтө хараад нөхрийнхаа
ар ажлыг нуглаа бийждэг юм гоё эмэгтэйн дүр тоглодог. Эмэгтэй нь угаасаа айгу тасархаа. Үнэхээр царайлаг эмэгтэй. За кино эхэллээ. Хүүхэд тасрагч нь эднийд байрлаж ажилтгүй л дээ. Өглөөнөөс орой хүртэл хүүхдүүдийн хичээлийн завсраар харчаад тэгээд оройдоо болохоор нөхрөөр нь хөргүүлээд гэртээ хардаг. За харж ах замдаа энэ хоёр маань одоо ахлах ингээд төгсөөд чи одоо хаашаа явах вэ? Ямар коллежид сурах юм? Тэгээд цаашдаа ер нь юуны чиглэлээр дагнах юм гэд нөхөр нь асуудаг. Охин хажууд нь сууж байхдаа би ер нь бол scholarship авах бодолтой байна. Би усан сэлэлтэнд сайн болохоор ер нь усан сэлэлтээр дагнаад ч юм уу цаашаа ингээ коллежид сурж явнаа гэд. Тэгээд нөхөр нь мэдээж юм үнэтэй машинаар хүргэж өгч байгаа. Тэгээд хүүхэд асрагч нь нууцхан бас нөхрийг ингээд харж явдаг нь крашлдаг нь угаасаа яг тэр үес ингээ мэдрэгддэг л дээ. За тэгээд гэрт нь гэж хүргэж өгдөг нь болохоор орой олгоны бас үйлдэл юм шиг байгаа. Өдрийн цагаар хүүхдийг харлаа, оройдоо гэртээ хөргүүллээ. Энэ мэтчлэн явж идэг. За киноны нэг дараагийн сцен солигдоход гольфийн ресторан дотор ингээд хоёр нөхөр нь найзтайгаа гольф клубын ийм ресторан дотор сууж байгаа. Найз нь нөхөр биел буюу одоо ноён бартер гэдэг явчтэй ноён бартеранд хэлжлээ л да. За чи сайлигийн одоо эхнэрийнхэн те сайлигийн төрсөн өдөрт нь одоо ер нь юу өгөх гэж байна? Ер нь бод сансан юм байна уу? Ямар бэлэг өгөх гэж байна? Гэж асуухт нөгөөх нь чи би чамд хэлчих юм бол чи эхнэртэй хэлээд эхнэр чинь одоо сайлид хэлчих юм биш үү? Бараг нууцлсан дээр хаа гэд инээлддэг. Тэгэхэд нөгөө найз нь болохоор би хэлэхгүй чи надад яагаад хэлж болтгоо юм бэ? За яах вэ? Гэхдээ ойрын үед би эхнэрийн аашиг олохоо байчлаа. Яагаад ингэж аашлаад байгааг нь ойлгохгүй байна. Ерөнхийдөө ингэж настай нь холбоотой болов. Ер нь нас нь хөтлөөд ингэж эмэгтэйчүүд айгу муухай ааштай болоод байгаа шиг байна. Гэхэд нөхөр нь за энэ нас масандаа биш бахаа гэв. Эднэр болохоор нэг 40 хүрэх гэж байгаа нэг хижээл насны залуучууд байгаа байхгүй. Эхнэрүүд нь ч гэсэн нэг 30 магадгүй нэг 38 9-тэй ч юм уу 37 8-тай хүмүүсийн дүр байгаа юм. За тэгээд нөхөр нь найзтай хошигноод хэлж байхдаа за яг хөө тэгээд бэлгийн дээд чинь хүүхэд штэ дахиад нэг хүүхэдтэй болдог ч юм уу гэж бодож байна. Ер нь бас их манай ихнэрийн ааш нь олдохгүй байгаа дахиад хүүхэд хүсээд байгаа юм болов уу ч гэж би бодоод шүү гэд инээлтэд өнгөрдөг хэсэг байгаа. За эхнэрийнх нь яг төрсөн өдөр нь боллоо. Сайли буюу эхнэр нь нэг гоё том өндөр толны юм нь бие барьсан тачаангуу хар одоо pencil dress гэж ярьдэн шүү дээ. Харандаан dress гэдэг тий. Харандаан dress өмсчихсэн, өсөлгөөгөө үнэхээр гоё янзалчихсан, царайлаг, дээрээс нь нүүр амаа үнэхээр гоё бодчихсан. Яг л нэг date night буюу болцооны орой тий болцоонд явах гэж байгаа хүнэр яг ингэж өөрийгөө хувцалцсан байгаа байхгүй. Тэгжээд л нөхөр нь гаднаас ороод ирнэ. Өрөө нь орчихсон. Чи минь үнэхээр гоё харагдаж байна. Энэ чиний орой байх болно тий. Би чамд хайртай. Төрсөн өдрийн минь төргээ би чамд ингэж бэлэг бэлдсэн сюрприз нааша буугаад ир гэд эхнэрийгээ дагуулад доошоо явдаг. Хоёр давхраасаа доошоо буугаад гэрээсээ гараад ингэж үүдээ нээсэн чинь айгуу гоё цоо шин машин авсан байгаа байхгүй эхнэртэй. Эхнэр нь зүгээр энэ ямар гоё машин би энэ миний бэлэг юм уу тийм ээ гэд. Одоо манайх нар бол одоо үед бараг эхнэртэй G class авч өгч байгаа юм шиг лаг үнэтэй машин. 1906 оны тэр машин нь одоо хүртэл харахад үнэхээр бас luxury тий үнэхээр тийм үнэхээр үнэтэй гоё харагдаж байгаа байхгүй машин. Эхнэр нь ч баярлаад тэгснээ хүүхдүүд нь хүү охин хоёртой нэр чинь хүү охин хоёртой нэг 10-аад насны 19 10-тай нэг нь 9-тэй ч үл айгу дэрсэн хоёр хүүхэдтэй. Нөгөө хоёр нь бас шүүгэж гарч ирэл энэ шинэ машин юм уу манай ээжийн машин юм уу гэсэн чи аав нь тийм ээ аав нь ээжт нь төрсөн өдрийн мэлгээ машин авлаа гэ. Тэгээ хүүхдүүд нь баярлал тэгсэн чи аав нь за бүгдээрээ машиндаа сууцгаая бүгдээрээ өнөө оройг үнэхээр мартагдчихгүй гоё өнгөрөөнө бүгдээрээ сууцгаая гэдгсэн чи ихнэр нь би бодохдоо хоёулаа хүүхдүүдээ ингээд хүүхэд асрагчтай өгөөд үлдээгээд зөвхөн энэ оройг надад зориулаад би юунтэйгээ хоёулахна үнэхээр гоё романтик одоо war restaurant гэж байдаг юм л да. War restaurant очиж гоё date хийх байсан юм шүү гэсэн чинь нөхөр нь яах вэ би бодохдоо хүүхдүүдийг хамтдаа гоё цагийг бүрдүүлж мөчийг бүрдүүлэх юм бол хожимч гэсэн гоё дурсгал тааштай гэж хэлээд ерөнхийдөө эхнэрийн ямыг таглаж байгаа юм. Тэгсэн эхнэр нь шууд ингээд царай навс хийгээд за чи тэгж бодчихвэл одоо би юу хэлэх вэ?
За тэгээд аа гэдэг нэг жоохон нэг тийм дурамчхандуу хэлээд тэгснэ за тэгвэл би одоо явж орж хувцас солилоо гэд яваад ордог байхгүй юу. Тэгээд хувцас солиод эдгээр чинь тэр оройно ингээд гэр бүлэрээ хоолунд идэж байгаа. Одоо манай найруулагч мань зургийг өгчихсэн байна те. Их нар нь ямар гоё дресс өмсчихсэн, ямар гоё тачаангуусыг харагдаж байгаа харж байгаа шүү дээ тийм ээ. За баян хошооноо сонсч байна гинэ. За өчигний мэндэ. За би ер нь ингээд кино үзэх үнэхээр хоббитой. Дээрэс нь ингээд кино үзэхдээ хар багын л багаасаа нөгөө нэг кино задлангаа ярахтаа бүр ингээл бүр задлж бутлаал баг үйлдэлийг ингээд алдахгүйгээр хүргэхийг амар хичээж ингэж шимтэж ярьдаг байсан бохоггүй юу ингээл найзуудтай ангийнхандаа ч юм уу аав ээжтэй. Тэгэхээр зарим нэг зүйл дээр хитрхийн нуршуу санагдах юм бол манайхаа уучлаарай. Гэхдээ болж игэл яг та эдийг үзээгүй байх юм бол яг тэр хэсгийг мэдрээсэ гэсэндээ ингэж аягүй наривчилж яриад байгаа шүү. За тэгээд төрсөн өдөр маань ч өнгөрлөө дараагийн өдөр нь гараад ирж байгаа. Дараагийн өдөр нь болохоор яг л нэг энгийн айлд байдаг шиг те хүүхдүүд нь хаасааг өгүүлдээл нөхөр нь утсан дээр байн гараал ихтер нь гадаанаа те сарвчин дээр суучихсан бас нэг гэрийнх нь уц дуурж авах гэдэг чи ихнэр нь уцнаа авснаа нэг жоохон юм нууц маягаар за би чамаа гэрлүү залах гэж битгий залах гэж хэлсэн шүү дээ. Хоёлоо ихтэй дараа ярья. Энэ төр гэдэг нэг жоохон нэг тийм нэг сонин сэрдмэрч юм шиг ингээд утсандаа ингэж хариулт өгчөөд ингээд тасалчдаг байхгүй. Тэгсэн нөхөр нь болохоор утсан дээр ярьжсна алийн нуцыг манай ихнэрд өгөөдөгтэй энэ хүн ингээд оройн хоолмол янз бүрийн хоол идэ гэж яриад ах шиг байна. Чи аваад ярьчих өмнөөс нь тэгээ бүгдээрээ явж ярина марина очиж хоол молоо иднэ мэднэ гэд. Тэгээд уцаа ингээд дамжуулаад ихнэртээ үлдээгээд цаачин за би ажилдаа баяртайгаа гараг өчдөг байхгүй. За энэ хооронд нь ихтер нь гадаанаа ингээд сууж байхдаа хүүхэд асрагчд хандаад байдгийг. За өнөөдөр манай хүүхдээ сургуулиасаа тараад тенниснээсээ шууд төгөлдөр хүрийнх нь сургууль руу навж явах мартваа. Би яг гэртээ болохоор нэг 5-аас 5:30-ийн хооронд оройлоо гэхэд 5:30 гэхэд ирчихсэн байна. Гэхдээ төгөлдөр хуурдаар нэг нотных нь одоо төгөлдөр хуурны нотных нь номыг нь мартваа. Тэрийг нь авч яваарай гэд сануулад хүүхэд асрагчийг 2 хүүхдээ явуулдаг. Хүүхэд асрагч нь яг хүүхдүүд нь хөргөж өгөх гараа авчиж байгаа. За ингээд үзэгдэл солигдоход усан санд ингээд хүүхэд асрагч нь наран шаргалганы сандал дээр суучихсан ном уншингаа хүүхдүүд нь усан тоглоод байж байгааг ингээд харж байгаа л та. Тэгээд харж байгаа. Дараа нь тэндээсээ теннисний клуб орж байгаа. Одоо теннисээ тоглоод ингээд гадаадын хүүхдүүд чинь теннисний хичээл авахдаа тэнд чинь мэрэгжлийн багшаар заалгадаг шүү дээ. Тэгсэн мань хүн гинт санаж байгаа байхгүй хүүхэд асрагч мишэл. Оо яана гингүүд амар ингээд сандарснаа теннис орж байгаа багшд нь очиж хэлсэн. Би нэг юм мартцсан байна. Би гяс гэрлүүн гүйчээд ирье. Чи ингээд хүүхдүүдтэй үлдэхэд асуудалгүй үсттэй би нэг удахгүй гэсэн чинь болно угаасаа цаг байгаа юм чин гээд. Тэгээд нөгөөх маань тэгтэг гэсэн хариу авангуудаа гэрлүүгөө айгүй хурдан ингээд яарад явдаг байхгүй юу? Машина бариад. За гэрийнхэн гадаа ирлээ. Гэрээрээ ороод зөвхөн сан мэндгээр хаалгаар нь ороод юугаа мартсан байсан бэ гэхээр нөгөө эхнэрийнхэн захиадсан төгөлдөр хүрийн ноото мартчихсан байгаа байхгүй юу? Тэрийг авчаад эргэхийн хооронд нэг тийм галын өрөөнд нэг юм сонсогдох шиг болдог ч үлээ. Тэгээд хүүхэд асрагч маань галын одоо галтгооны өрөө рүү ороод ингээд тойроод харсан чинь шалан дээр эхнэр нь одоо хатагтай Салли Бартрэнд нь гартаа буурчихсан одоо аим ирсэн байдалтай ингээд хөвтчихэдэг. За тэгэл нөгөөт маань цочрол шок болоод айгаал имгээл орилжлаа юм л та. Дараагийн сцен гарлаа. Дараагийн сцен гарахт нь цагдаа нар ирчихсэн байгаа юм. Эмэгтэй нэг өнгө тарьстай цагдаа нэр нь болохоор Кейт гэдэг бас нэг эрэгтэй цагдаа байгаад байна. Цагаан ирсэн. Хурж ирсэн ээ. За юу болсон бэ гэдгсэн чинь манай хүүхэд асрагч маань нилээн ингээд стрессчсэн бодон дээрээ суужсан. Би гэртээ ингээд ирсэн чинь ийм зүйлтэй ингээд таарлаа. Би бүр гайхаад таны ирэхэд янз бүрийн хүн амьтан ч юм уу янз бүрийн хоолой молоо сонсдог гэсэн чинь үгүй. Гэхдээ би ер нь ноён Бартрэнд гэрте байна гэж бодсон л тоо. Тэгсэн чинь ер нь бол зүгээр дууд мессеж үлдээсэн байсныг би андуурсан байлээ. Тэгээд би тэрийг сонсох гээд утсан чинь ийм одоо төр зурагтай ингээд тулгарсан гэд. Тэгээд өнгөрчихөж байгаа юм. Тэр хооронд нь мэдээж одоо энэ талаар
одоо нөхөрт нь мэдэгдсэн те нөхрийнх нь ээж нь мэдсэн байгаа байхгүй. Тэгээд ээж нь ороод ирж байгаа. Орж ирснээр за би биелийн ээж нагаамаа гэд. Биелийн ээж нагаамаа гэдгсэн чинь хоёр мөрдөгч за та тайвшир мавшир гэдэг ингээд дагуулга явчихж байгаа юм. Ингээд энэ үзэгдэл дуусгаа. Хоёр мөрдөгч хоорондоо ярьж байхдаа ерөнхийдөө эмэгтэй тэгдэлтэй за байдлыг харахад хин нэгэн дайрч ороогүй байна. Юм хулгайлагдаагүй, янз бүрийн захиас байхгүй. Ерөнхийдөө энэ амиа хорлолт юм шиг байна. Гэт хоорондоо ярилцдаг. Хожим нь одоо нэг жоохон орой тишгээ цагдаа нар нь тэр хоёр цагдаа нөхрийг нь одоо байцаан шүүж агаад ч юм уу те гэрт нь авчирч ирж байгаа дүр зураг гардагтай үүдэнд нь. Гэхдээ бас юуг нь анзаардаг вэ гэхээр эрэгтэй мөрдөгч нь нөхөртөө нэлээд бас өмнөх хуучин найзууд гэдэг нь харагддаг. За би үүнтэйгээ илүү дотн те сайн уу би л одоо ажил мэжлэн гэдэг шиг одоо үнэхээр харамсалтай байна. Үнэхээр одоо би үүнийг мэддэг учраас одоо тэгж ярьж байгаа те. Тэгэхэд эмэгтэй нь асууж байгаа юм л та эмэгтэй мөрдөгч. Танаа гэргий чинь ингээд энэ буу болохоор ерөөсөө хүн одоо гадаадд болохоор буу эзэмшихэд хин нэгний нэр дээр ингээд автгал юм байна л да. Тэгэхэд энэ өөрийгөө буутсан буу нь болохоор ямар нэгэн хүний нэр дээр худалдаж аваагүй буу байсан гинэ. Тэгээ нөхрөөс нь асууж байгаа. За уучлаарай яг үдэд ингээд айгүй хэцүү үед асууж байгаад уучлаарай гэхдээ миний ажил танаа их нар чинь ингэж өөр дөрөө буу худалдаж авч ясна уу буу гэдгсэн чинь нөхөр нь юу яриад байгаа юм бэ? Манай их нар чинь бууг үзэн яддаг төрлийн хүн байсан. Ялангуяа хүүхдүүдийн хажууд бол бүр үгүй тэр тийм төрлийн хүн биш байсан. Наа чинь бол худлаа шүү. Тэгээд за ойлголаа одоо ингээд таныг одоо таагаа төлөд яг ордоо гэд орохдоо бас ингээд мэдээж тийм айхтар том тэгээд зүйлийг одоо ингээд үдсчиж байгаа хайртай хүн алдчихж байгаа юм чи ингээд шууд ингээд эрэгтэй цагдаагийнх нь гарлуу ингээд зүгээр л хайлж унаал ингээд уйлжлаа юм л таа. Тэстэ нэр үнэхээр хэцүү байна гэл. За гэд энэ сцен ингээд өршлөгдөг юм. Дараагийнх нь юу болдог вэ гэхээр Мишель гэртээ ингээд орон дээрээ хөвтөж байсан чи гаднаас нөгөө цагтаа эмэгтэй ороод ирдэг байхгүй юу. За уучлаарай. Та ч надад тэднийд ажилтдаг шүү дээ те. Тэгээд ажлынхаа дагуу ганц хоёр лавлаж асуух асуулт байна гэд ороод ирдэг. За тэгэлгүй яах вэ? Та юугаа асуух бүгдийг нь асуу гэв. Тэгэхэд за ер нь та ингээд эднийд ажиллаж байхад энэ гэр бүлийн хоорондын харилцаа нь ямарын эхнэр нь ер нь ажиргалтай байдаг байсан юм уу үгүй юм уу хоорондоо хэрэлддэг байсан уу гэл яг л нөгөө нэг дөрмийн дагуу асуух асуултуудаа асууж байгаа. Охин хэлэхдээ Мишель хэлэхдээ болохоор үгүй тийм ерөөсөө байгаагүй. Яг бол тэр эмэгтэй гэртээ байдаг байсан ч гэсэн хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан. Яг бол нөхөр нь бүх зүйлийг нь авсан зүйлийг нь өгдөг. Хүссэн ажиргалтай бүх зүйлийг нь өгдөг. Ажиргалтай байдаг байсан. Яг бол айгүй сайн нөхөртэй. Хүссэн хоёр хөргөн хүүхэдтэй гэж хэлдэг байхгүй юу. За тэгээд бас тэр үйл явдал нь ингээд өрнөхөөд дараагийн үйл явдал гарахад оршуулга болчлаа юм л та. Эхнэрээ оршуулчаад оршуулгын дараах үйл явдал нь гэрт нь байгаа. Тэгээд хоёр цагдаа маань энэ тентгээ өрөөгөөр явж байгаад ингээд жаазалтан зургуудыг харж агаад ийм найзуудын зураг байдаг юм. Найзуудын зурган дотор одоо нөхрийнхэн зураг одоо тэр эрэгтэй цагдаагийн зургийг хамтаа авсан зураг байдаг л та. Тэгээ хараад эндээс юу харж байгаа гэхээр энэ хоёр эрэгтэй энэ хоёр цагдаа одоо юу гэмдэ энэ хоёр маань үерхэж нөхрлөөд 20 гаруй жил аль хэдийн болцсон одоо найзууд ч юм уу танилуд гэдэг нь харагдаж байгаа юм л та. Тэгээ хоорондоо ярьж байгаа яриас харагдаж байгаа. За ингээд цаашаа явж байхдаа яагаад бол нэг эрэгтэй цагдаа нөхрийг нь тэ нөхөр болох Билл Бартрендийг сайн таньдаг учраас нэг айхтар юм асуухаас цаалга ингээд төвшөг байгаа байхгүй. За хэцүү байгааг мэдчихэе наа. Яах миний танил миний найз гэд. Тэгэхэд эмэгтэй цагдаа нь болохоор яг ажиллая гэдээ яваад байгаа байхгүй. Тэгснэ асуудгийн. За эхнэр чинь ер нь сэтгцийн асуудалтай байсан уу? Гэхэд нөхөр нь цочирдоод. Үгүй яагаад ийм асууж байгаа юм бэ? Яагаад ингэж асуу? Манай эхнэрд ерөөсөө тийм зүйл байгаагүй гэсэн чинь эмэгтэй цагдаа хариулахдаа яг бол задлан шинжилгээний хариугаар цуснаас нь дайнуул гэдэг одоо бодис тэлэрлээ гэдэг. Тэгэхэд нь өмнөөс нь энэ дайнуул гэж юу гэсэн үг юм? Дайнуул гэж юу юм бэ гэд нөхөр нь асуугаад энэ нь болохоор сэтгэл готролд уудаг юм байгаа юм аа гэж хариулаад та юу энэ талаар мэдээгүй гэж юу гэж асуугаад нөхөр нь
би юусоо мэдээгүй. Уул нь 12 жил нэг гэрт хамт байхдаа, гэрлээд 12 жилоод нэг гэрт хамт байхдаа уул нь бүх зүйлийг нь л мэднэ л гэж бодож байлаа да гэдэг байхгүй юу. За ингээд бас үйл явдал ингээд өөрчлөгдөж байгаа юм л да. Дараагийн сцен гараад ирлээ. Цагдаагийн одоо стейшн буюу яг ингээд цагдаа дотор манай мөрдөгч эмэгтэй маань яг ажилласаа тараад жижүүр цагдаадаа за баярлалаа одоо ингээд сайхан амраараа би маргааш уулзсан юм бол яг гараад явах хооронд цагдаагийн гадаа маш хурдтайгаар юм жижиг машин хурж ирээл ингээд тоормослол хаацлал зогсдог байхгүй. Тэндээс нэг тийм өндөр нөхрөөс нь жоохон залуу маягийн өндөр одоо атлетик буюу те нэлээд бие бэлтэр нь хөгжчихсэн царайлаг юм харамстай залуу бууж ирснээр цагдаараа шууд ороод ирдэг. Шууд орж ирэнгүүтээ би хин нэгэнтэй сайли бартрендийн талаар үхлийн талаар нь ярмаар байна гэл бараг л орилол ороод ирдэг. Тэгсэн чи цагдаа эмэгтэй яг гарч байхдаа таарад сонсцсон учраас та энэ талаар надтай л ярьж болно доо гэхэд нөгөө залуу эргэж харснаа. За намайг Пол Ричард гэдгээ би сайлитаа уулздаг хайр сэтгэлийн холбоотой байсан гэд гинтл бүм гэл нэг юм шинэ мэдээлэл ороод ирж байгаа. За үйл явдал өөрчлөгдлөө. Барилгын дээвэр гарна. Дээвэр дээр нь нөхөр нь эрэгтэй цагдаа найзтайгаа уулзаа зогсож байгаа үйл явдал гардаг. Тэгснээ цагдаа найзтай гарт нэг юм эмний нэг юм шар хайрцаг өгснө. Би үнийг эхнэрийн хувцас шүүгнээс оллоо гэдэг нэг юм гаргаад өгчөж байгаа байхгүй. Цагдаа нь болохоор за би энийг чинь харж үзье, шинжилж үзье яа гэдэг юм гэд авчиж байгаа. Тэгээ цагдаа нь үргэлжлүүлэхдээ ер нь танаа эхнэр чинь чамд Пол Ричард гэдэг залуугийн талаар хэлж байсан уу гэж асуудаг. Тэгэхэд нөгөөх нь хин гинэ үгүй. Яагаад асууж байгаа юм? Яасан? Тэр яадаг залуу юм гэж асуухад цагдаа нь тэр залуу цагдаа дээр хурж ирсэн тэгээд тэд уулздаг байсан гэж хэлсэн. Гэж хэлэхэд нөхөр нь бүр итгэж ядаад нэг сонин оргиод яасан гинэ? Яахаараа тийм битгүүлээ гүй л хүдээ гэд нэлээд цочирддаг. Юу гэд те. Тэгэхээр цагдаа үргэлжлүүлээд цагдаа найз нь үргэлжлүүлээд энэ залуу Пол Ричард гэдэг залуу бол South Bank гэдэг газар компьютер аналист хийдэг юм байна нэ. Тэгээд сая ажлаар хотоос гараад явцсан хойгоор нь яг энэ сайли өнгөрч тараад ийм зүйл болоод тэгээд цааш нь мэдээ сонсонготоо хүрээд ирсэн юм байна. Тэгээ би харин энэ талаар ядчил өөр хүн амтнаас чамайг сонсохгүй гэсэндээ би өөрөө хурж ирээд биеэрээ хэлж чамаа бусдаа сонсож байгаа надаас сонсон дээрх гэж бодоод хэллээ гэж хэлдэг. Тэгснэ нэмээд тэр залууг хэлэхдээ бас эхнэр чинь чамайг удахгүй хайж явах байсан, орхих гэж байсан гэж тэр хүн бас хэлсэн шүү. Гэхдээ нөгөөх нь за арайч үгүй илгүүдээ наа чин гүтгэлэг гэд ингээд өнгөрдөг юм яриа байгаа. Дараагийн үзэгдэл дээр хүүхэд асрагч Мишель сургууль дээр байхад нь найз одоо залуу юм уу найзалдаг эрэгтэй нь бас нэг найз эмэгтэйтэй ингээд асуу шалгаад болохгүй байгаа байхгүй. Чи одоо хүн нас орсон айл дахиж ажиллахгүй үсттэй. Амар юм аа. Энэ нэтэргэл баах юм хоёр талаас нь ярил. Ер нь бол тийм газар битгий ажиллаараа болохгүй шүү. Гэтгсэн чинь манай Мишель одоо тэр кино охин байгаа штэ. Харин тийм ээ. Би ер нь бол бас болиё гэж бодож байна. За дараагийн үйл явдал гарахад ресторанд Мишель маань ноён бартрендтэй уулзаад хоол идэж байгаа гардаг. Ерөнхийдөө бол хоорондоо эхнэр нь өнгөрснөөс хойш уулзаг уудцсан байгаа юм. Тэгснэ нөхөр нь болохоор чи намайг ноён бартренд гэд ингээд авгаалж хэрэггүй намайг бийлгээ дуудчих гэдэл. Тэгэл манай хүмүүс бол чамайг үнэхээр санаж байгаа гэл ер нь иймэрхүү зүйлийг айгүй хэлдэг байхгүй. Тэгэд нөхөр нь мистер одоо тэгтийн нөхөр нь буюу мистер Бартренд чи ер нь одоо хүүхдүүд ийм хэцүү байгаа үед манай гэрт хурж ирээд тусалж чадах уу? Өмнөшгөө ингээд хүүхдүүдийг харж чадах уу? Манай ээж маань ирчихсэн байгаа гэхдээ удахгүй буцаж байгаа болохоор хүүхдүүдийг харж хандах хүн хэрэгтэй байна. Тэгэхэд Мишель айгүй уриалах нөө тэглэхгүй яг мэдээж би явдчихё гэд хэлчихдэг. За ингээд дараагийн үйл явдал дээр гэрт нь очсон байдгаа. Очсон байгаад нөгөө охин маань гэрийн үлийнхэн жааз янз бүрийн альбом нь үзэж явах нөхөр нь араас нь орж ирээд бас л би ихнэрээ сэтгэл санааны асуудалтай байгааг мдээгүй манай хүн сэтгэл санаа готролтой байгаад ийм ууж исэн юм байна штэ энэ гэж яриад
Тэгээд нөө сэтгэлээ онгоолгоод ингээ ярилцж байгаа хэсэг гардаг л та. Энэ хэсгээс юу гардаг вэ гэхээр энэ хороо маань нэлийн дотн болоод ирж байгааг харуулж байгаа юм. За тэгээд нөхөр нь цаашаа өргөжлүүлж явахдаа би чамд нэг юм харуулъя. Наашаар гараад иргээд. Тэгээд гараад утсан чинь за чи энэ машиныг унжиж болно гэснээр их нартаа авч гисэн машин аа. Одоо хүүхд тасрагчтай өчтдөг байхгүй. Мишель ч гэсэн гайхаад үгүй би өөрийнхөө машиныг унж болно шүү дээ чи зүгээр чи энийг унаад яваад яагаарахгүй л чи гэр бүлд хэрэгтэй хүн байна хүүхдүүдийн нааш цаасан зөөхөд хэрэгтэй аавгаад өгчдөг. За Мишель гэртээ бэж ахт нь ээж нь жаахан шалгаагаал зовоогоостой байгаа байхгүй. Машиныг нь харчаад чи яагаад ингэж чи яаж яагаад ийм үнэтэй машин унах зөвшөөрөл авчваа антер гэд нөгөөх нь яг үү за одоо та битгий янз бүрийн юм асуугаад гэхэд болгоомжтой байгаараа. Наад машин ч үнэхээр үнэтэй машин шүү дээ. Миний бүр 2 жилийн цалинч бүр тэр чигээрээ яваад хүчрэхгүй үнэтэй машин шүү антер гэд анхааруулад өнгөрч байгаа. Сургууль дээрээ ирэхэд нь найзууд нь ч гэсэн ингээд үнэхээр хараад шокорч байгаа юм чи ямар лаг машин унцсан явж байгаа юм бэ? Чи баг хаанаас суулгаалцсан наадах антер гэл те. Харин тэр эрэгтэй найз нь болохоор наадах их ч надад чамд ингээд зүгээр нэг өгчин гэж байхгүй дээ. Эр хүн цаагаараа бас нэг л нэг муу бодолтой байгаа л өгсөн байгаа шүү гэд анхааруулад бас давхар дургууг нь хүргээд өнгөрч байгаа байхгүй. За тэгээд эмэгтэй цагтаа эрэгтэй цагтаар хоорондоо уулзж байгаа нэг лабораторийн шинжилгээний талаар ингээд хоорондоо ярилцж байгаа. Эмэгтэй цагтаа эрэгтэй дээр очиод за бууны сумны дээр гарн дээр нь одоо хохирогчийн гарн дээр нь юу ч байхгүйсэн. Яг л бээлийн өмсөж аваад өөрийгөө буудчаа бэлээгээ талиад нуучсан юм шиг ийм цэвэрхэн байна гэж байхгүй. Тэгэхээр энэ амиа хорлол биш юм байна гэдэгтээ бат итгэж байгаагаа хэлдэг. Тэгээд энэ талаараа одоо найзтай чи хэлэхгүй биелэхгүй гэд ийм байдалд оруулдаг байхгүй юу. Дараагийн үйл явдал төр юу болдог вэ? Хүүхдүүдтэйгээ нуурын ирэг дээр манай мистер Бартранд одоо хүүхд тасрагчтай загшлал хийж байхад нөгөө цагтаанаас нүүрээд ирдэг. Тэгснэ эмэгтэй цагтаагийн хэлснээ хэлж байгаа л да. Тэгснэ би бүх нэг сэжиглж байгаа. Тэгэд ялангуяа Кейт буюу одоо эмэгтэй одоо мөрдөгч маань бас айгу шалгахыг хүсэж байна. Бүх хүн бүрийг шалгахыг хүсэж чамайг нөхөр нь учраас бас нөгөө явуулж исэн залууг нь мөн хүүхд тасрагч чинь гэж бүгдийг нь ингээд шижгэлж байгаа шүү гэд энэ талаар бүгдийн дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Дараагийн сцен гарахад эмэгтэй цагта Ричард дээр ирж байгаа юм л та нөгөө нэг явуулдчихсан залуу нь. Энэ болохоор даруул завын зогсоол төр байх бөгөөд нөгөө залуун завин дээрээ нөгөөтгөн гаднаас нь ингээд явж орж байгаа байхгүй юу. Тэгснэ энд таяр уулздаг байсан уу гэсэн чинь нөгөө залуу нь тийм ээ ихэвчлэн энд л уулздаг байлаа. Хүн амтнаас хараад тий хол айх хайлгүй байдаг байсан гэсэн чинь юунаас айх байсан гэсэн чинь мэдээж нөхрөөсөө. Яагтвэл сайлын нөхрөөсөө үнэхээр хайдаг байсан. Тэгээд мөрдөгч эмэгтэй асууж байгаа юм л та. Тэр ямар нэгэн сэтгцийн өөрчлөлттэй юм тан ууч хэргэлдэг байсан уу гэсэн чинь урдаас нь тоглоод байгаа юм уу? Ерөөсөө тийм эмэгтэй биш. Зүгээр эмэгтэй байсан. Нөхөр нь бол тийм зүйлийг зөвшөөрөхгүй шүү дээ угаасаа. Нөхөр нь үнэхээр одоо юу гэдэг юм бэ те. Одоо юу гэдэг юм шалгаж яадаг, хянж яадаг, цагдж яадаг. Ер нь бол цагдах тунтай хүн шүү дээ. Та нар тэрийг мэдсэн үү? Тэр гэртээ байгаа бүх зүйлийг контролд хайгуу дуртай төрөл юм байсан. Тэгээд сайлын хүртэл ажилдаа ингэ буцаад орохыг хүссэн ч гэсэн ажилдаа орох гэхээр л урдаас нь нөхөр нь юу гэж хэлдэг байсан гэж. За одоо ингэ дахиад хүүхдтэй болъё гэд. Болжлол гэртээ байх гэдэг байсан гэж хэлж байгаа. Тэгээ мөрдөгч эмэгтэй өргөжлүүлээд асууж байгаа юм л та. Мистер Бартранд хэлэхдээ та яриг сүүлэр тэгээ ерөөсө гадарлаагүй байсан гэсэн чинь нөгөө залуу нь хэлэхдээ за наа чи болохтлаа шүү. Мэдээж тэгж хэлнэ штэ одоо. Гэхдээ мэддэг байсанд нь би итгэлтэй наа. Ягдгүй сайлж бас тэгж бодчихсон. Хүн тавьж бүр дагуулдаг, мөрдүүлдэг байсан гэж хэлжсэн гэв. Тэгээ өөрөө өргөжлүүлээд хэлэхдээ бас хэлж байгаа нөгөө залуу. Би сайлыг үнэхээр хайртай байсан. Тэр бол миний заяа нэнэсэн энэ гэд. Эндээс болохоор тэр залуу үнэхээр харамсаж, санаж байгаа, битгэрширж байгаа тийм дүр зургийг хардаг л та. За тэгээд энэ үйл явдал болоод ингээд өнгөрчихөж байгаа юм. За цаашаага юу болдог вэ гэхээр Ричард ноён Бартранд одоо ягдвал мөрдөгч эмэгтэй Ричардыг хардаад очиод асууж ин гэдэг чинь Ричардыг айгу тухгүй болгочих жоохгүй одоо намайг ингээд хардчих юм даа гэд. Түнхтэй үгүй ээ нөхөр нь алсан гэдэгт би итгэлтэй гэдэг батлахын тулд ноён Бартранд болоод уцаар одоо нэг мөрдөгч өмнө нь хөлслөөд ингээд мэдээлэл авч исэн энийг нь батлахын тулд за яаж хийж агаад энэ хүний дүрд хувраад
компьютерын ч юм уу нэг тийм файлыг нь олж авъя гэдээ уцаар ярьж байгаа байхгүй. За намаа мистер Бартран гэдгээ би энэ файл руугаа ч юм уу энэ тал руу орж мэдээлэл авах гэсэн чи ерөөсө болдгоо гэсэн чи нөгөөдг нь за тэгвэл нууц өгөө нэг юм хийгээд уцсныхан цаанаас одоо яг ямар байгууллага руу энэ ярьсан сайн мэдэхгүй. За ийм үйл явдал болдгоо. Мөн эмэгтэй мөрдөгч Мишелийн сургууль дээр хурц ирдэг байхгүй юу? За хэдийн юм асууя гэл дахиад те. Тэгээд ингэдэ чи сонсохноо ажиллаж байгаа юм шиг байна. Одоо би чамаас сонслоо тэгсэн чинь чи тэнд ажиллаж ирснээ эхнэрийг нь өнгөрснөөс буцаад ингээд ажилд орсон юм уу? Гэхэд Мишель мэдээж хариудна. Хүүхдүүд нь намайг танина. Яг л одоо энэ үед тэдэнд хэрэгтэй байгаа энэ гэд өөрийгөө зөвтгсөн юм ярьдаг. Харин мөрдөгч сайлыг хүнд алуулсан гэдгийг нь дуулах гэд Мишель үнэхээр уйлж их хэцүүгээр хүлээж авдаг л та. Өөрийгөө хорлсон бидтэй амиа хорлсон гэсэн ч үгүй хүнд алуулсан гэж итгэж байгаа гэд. Энэ талаар дараа ноён Бартрандын ажил дээр хурц ирээд Мишель хэлдэг байхгүй. Би танд ажиллаж чадахгүй нэ гэж хэлдэг. Тэгсэн чи яагаад юу болов гэсэн чи болсон явдлыг хэлдэг. За ажил дээр сургууль дээр ингээд хурц ирээд ийм дарамт үсгэлээ гэд тэгсэн энэ талаар Бартран сонсноо. Наад бол ч худлаа ярьж байна. Угаасаа өөрийгөө хорлсон шүү энэ гэдэг өнгөрч байгаа. За оройн болоод Мишель хоолоо тэгэд Мишелийг одоо тайтгаруулж явцдаа за чи үнэхээр ойрд айгу хэцүү ах шиг байна. Тэгэхээр хоёлоо оройг нэг гоё өнгөрөөе. Хүүхдүүдээ эртхэн унтуулчих. Тэгээд хоёулах нь хоол идэгээд яг бол Мишель ч өөртөө талтайгааг мэдэрсэн байж тэн залуу тий. За оройн болоод Мишель хоолоо игээд ингээ байж хаад Бартранд бас нэг бүсгүйг давуулаад өрөөд ирчих واخгүй. Тэгснэ өө чи хоол ижсэн юм уу? За би хоол идэн гэснэ. Идэн гэснэ мартчихсан байна. За яах вэ гэд ингээд өнгөрөөч чаа. Энэ бас Мишелийг айгу тухгүй болгоод өнгөрч байгаа юм л та. За энэ хооронд эхнэрийн нүрөөрөө орчихсон Мишель даашинд машинцын өмсөн зүйлтийн өмсөө байжсэн чи Бартранд ороод ирдэг. Тэгснэ харснаа нөгөөтг нь бантын штэ яна уучлаарай би сте юм буруу юм ичлээ гэсэн чи зүгээрээ чи үнэхэр үзэсэндээ харагдчих ингээд тэнгүүтээ тэндээсээ уруулаад барьж авч үнсээд ингээд үнсэлчихэж байгаа хэсэг гардаг. Тэгснэ за би алдаа гаргаж байгаа шиг байна. Одоо болигээд өөрийгөө аваад нөхөр нь гараа явчихдаг. За дараагийн үйл явдал дээр нөгөө найз залуу Ричард ноён Бартрандын хувийн мэдээллийг өөрийнх нь компани вебсайтаар орж авах гээд хичээгээд байгаа талаар гардаг л та. Харин компьютер дээр нь суугаад паскод ингээд нууц код хийгээд орсон чи яг хайгаад байсан зүйл нь тэнд байдгүй гэдгийг анзаараад тэгснэ. За яг гэрт нь байгаа юм байна гэж боддог. За тэгээд гэрт нь ингээд явж очиж байгаа л доо. Гэрт нь хонхыг нь дарсан чи хүүн онгойлгочихж байгаа. Тэгсэн чи хүүн болохоор чи чинь эрэгтэй хүн байна штэ. Гэрийн үйлчлэгчээр эрэгтэй хүн ирж болдгийм үү гэсэн чи нөгөө залуу банцсандаа би эрэгтэй ч гэсэн гэр үйлчлэгч хийдэг хүн байна гэдээ яваад орчиж. Тэгээд гэрт нь ороод ноён Бартрандын одоо нэг офисын өрөөнд орсон компьютер нь яг ухаас сууж гэсэн чи Мишель ороод ирж байгаа байхгүй. Үйлчлэгч нь орж ирснэ. Хүүшээ эн чинь юун гадны хүн ороод ирвэ. Цагдаа дудлаа гэд сүрдүүлсэн чинь нөгөөх нь айгаад цаа гинхтэй гарахтаа компьютерийг ингээд хулгаалаад чих юм уу шууд аваа цугтаа гарчдаг байхгүй юу. За Бартранд дараагийн үйл явдал дээр юу гардаг вэ гэж энэ талаараа одоо Мишель одоо эзэндээ хэлсэн байгаа штэ тэр гэрийн эзэнд тэгсэн чи үнэхээр уурлаа цагтаар барьснаа энэ хүн дээр 20 50 юм авилаа гэл амар хашгирч ярьж байгаа санаг гардаг. Тэгээд үргэлжлүүлээд шүн болцсон байхад ноён Бартранд Ричардын гэрт нэвтрээд орцсон байгаа гардаг байхгүй шөнөөр. Тэгснэ толгойд нь буу тулгаж сэрээдэг унтчихад нь. Тэгснэ компьютерыг нээлгээд орж файл майлын бүгдийг нээлгээд одоо Ричард эхнэр хоёрынх нь одоо зүү зохисгүй байгаа хамтдаа уулзаж учирдаг байсан тэр зургуудыг нь харуулдаг ингээд буу тулгацсан тий. Тэгснэ би та хоёрыг мөрдүүлж зураг даруулж байсан үнэн. Эхлээд амар уур хөдөлсөн ч дараа нь эхнэрээ зүгээр нэг энгийн эмхтэй гэж хараад бүр нэг өөрийн биш гэж харангуут бүр их ингээд дур хүсэл оргилж ингээд дотн харьцаанд их нэртэйгээ дараа нь тэрийг бодож ороход хүртэл амар тийм кайфтай үнэхэр гайхамшигтай байдаг байсан гэд ярьсан чинь нөгөөтг нь чистэ үнэхэр өвчтөй нош байна гэд. Тэгээ ноцолдож эхэлж байгаад ноцолж явах явцдаа Ричардыг буудаад алчдаг нөхөр нь болохоор одоо авч ицсэн буугаараа. За тэгээ нөгөөх маань хүн авчаад одоо Ричардын цогцыг хаана уусна мэддэхгүй л дээ. Тэгээд шууд гэртээ очоод унтаж исэн Мишелийг сэрийгээд орон дээр нь суугаад уянгалж өгдөлтөө одоо би чи яагаад ингээм амьдралд байгаа юм бэ байхгүй л өстой бүх юм бүтэхгүй нэгээд үнсэж эхэлдэг. Тэгээд дотн харилцаанд ороод одоо ингээд 10 жилийн одоо ахлахынгийн жоохон хөвгттэй те дотн харилцаанд орж байгаа нэг хичээл насны залуу байгаа л та. За ингээд ерөнхийдөө энэ хоёрын маань дотн харилцааны одоо давтамжууд маань улам ихсээд ирдэг. Тэгэд хоорондоо ийм асуудалтай болоод байгааг маань мөрдөгч нар маань ингээд бас ингээд гадарлаад эхэлж байгаа юм л та.
За биднэрт ер нь бол бас нэлээд ярих юм байсан ч гэсэн одоо нэлээд товчилж ярих бол нэвтрүүлгийн цаг болох байлаа. Тэгэд энэ талаар мөрдөгч нар маань Мишелийг одоо чи буруу зүйлээр тоглоод байна. Ингэж болохгүй шүү. Яагаад гэвэл энэ хүн удаа одоо ингээд цагтаа руу ярихдаа манай хүүхэд тасрагч эхнэрийн минь хувцсыг өмсөж байгаад эхнэрийн минь зүйлтийг өмсөж байгаад ингээд хулгай хийж байгаа юм юмнууд гарлаа. Тэгэхээр магадгүй эхнэрийн минь байр суурийг одоо тий орон зайг нөхөх гээд одоо тэрийг нь авах гээд ингэдэг байсан юм болов. Магадгүй эхнэрийг минь алсан манай хүүхэд тасрагч юм шиг байна гэд ийм дуудлага өгж ирснүүдийг нь Мишельд хэлдэг. Тэгэхэд Мишель тэрийг нь сонсчоод ингээд шокроод юу яагаад ингэж юм блэ арайч үгүй хэлгүй те гэд. Тэгт нь эмэгтэй мөрдөгч маань үнэхээр тийм шүү чи болгоомжтой байх хэрэгтэй гэд. За тэр үед болохоор ноён Бартран Мишель рүү яриад энэ үед болохоор энэ хоёр маань үнэхээр дотн харилцаанд байнгын ордог. Одоо давтамжтай тийм ээ ордог болцгоо байгаа. Тэгээ Бартранд Мишель рүү яриад за энэ хах сайн бүтэн сэнээр хоёлоо хүүхдүүдийг ээж рүү явуулчих. Тэгээд хоёлаа халуухан шөнүүдийг тий халуухан романтик байдлуудыг өрнүүлье гэд. Өмнө нь болохоор охин болохоор үгүй гэдэггүйсэн. Одоо болохоор гэд угаасаа хүүхд уугүй даган биелүүлнэ. Яг бол гиний юм чинь хүний ятгалханд орно гэдгийг ингээд анзаарсан байгаа. Тэгэхэд охин болохоор ээж намайг гаргахгүй байна. Энэ хагсан бүтэнснээр худлаа олсон шүү. Тэгэхээр одоо ингээд гарч чадахгүй гэдгийг сонсоод ноён Бартранд л үнэхээр дэлбэртлээ уралдаг л да. За үргэлжлүүлээд Бартрандэд хин ийм мэдэл одоо Мишель өгөөд байгааг гадарлаад ялангуяа өөрийнх нь одоо баримт нотлохонд ингээд цуглагдаад ирэх тусам өөрөө асуудалд орох юм байна гэдгийг мэдэнгүүтээ манай өнгө тарьстан одоо Кейт гэдэг мөрдөгч эмэгтэйгийн герт нь одоо тог болон хийгээр маасалдаг ийм одоо трап буюу ийм хавх тавьчихж байгаа байхгүй. Мөрдөгч гертээ орж ирлээ. 70 эргийнхэн гертээ орж ирээд гэрлийнхээ унтраалгыг дарсан ч дэлбэрчдэг. За дэлбэрээд яг одоо тэндээс бол одоо яг юу болж байгааг нь яг мэдэгддэггүй. Энэ хооронд Мишель ягаад ч юм гэрээсээ гараад ноён Бартрандын очижсэн нотлогоо хайгаад яг өрөөнд нь орчсон компьютерыг ухаад иж хаад Бартранд ороод ирдэг. Тэгснээ охиныг харангуутаа шууд хүлээд өөрнийгөө өрөөнд одоо хүлж ингэж тавьж байгаа юм л да. Тэгснээ цагтаа руу залгаснаа нөө эрэгтэй найз руу залгаснаа. Энэ хүүхэд тасрагч үнэхээр хүн алсан юм байна. Одоо нотлохонод байгаа шүү. Орж ирсэн чинь гэрээр дүрэн сийчсэн янз бүрийн эвдэлцэн хогчлууд байна гэд залгасан чинь нөгөө эрэгтэй нь нөгөө талаасаа уцаа авж байгаа мөрдөгч эрэгтэй нь нөгөө мөрдөгч эмэгтэй нь бас амьд гарчихсан хажууд нь сонсоо байж байгаа байхгүй юу. Тэгснэ за би очиж гинэ. Наана хөдлөхгүй байж байгаа яг одоо очиж гинэ. Тэгээ энэ хугацаанд ярьж байгаа хооронд маань Мишель хөл гарынхаа хүлээсийг тайлаад бүр ингэ дээврийн тагтаар одоо бүр ингээд хонглын дээврийн одоо өрөө гэж ярьдаг та. Тэрний цонхоор ингээд гараа гүйж ахыг нь Бартранд харангуут араас нь хөөгөөд энэ орчин ноцолтой, зодолтой буу юм болж идэг. Тэгээ тэндээс яа харахгүй тэр хүний гарнаас мултрахын тулд тэр өндөр дээрээс 5-6 метр ч байна уу те. Өндөр байшингийн орой дээрээс усан сан руу өсөрч унаад ухаалтчдаг байхгүй усан сан дотор доош хараад. Тэгэхэд араас нь Бартранд за би энийг очиж шалахгүй л үгүй ихгүй болохгүй гээд утгатайгаа яваад очихт нь Мишель гинт гарч ирээд ноцолддог байсан. Усан сан дээр ноцолдоод тэгээ сүүлдээ Мишелийг яг боомлоод алчлаа гэд тэ усан санд боомлоод унгаачлаа гэд айгүй ихтэлтэй байгаад хутгаа хаяад буцаа гараа явчихсан чинь араас нь Мишель хутгийг барьж аваад одоо өөрийг нь шархтуулаад дүрээд гарч ирцгэлтэй. Яг энэ үед нь цагтаа нар ирж тараад гол нь нөгөө нотлох баримтууд нь бүгдээрээ цуглчихсан. Дээрэс нь Мишелийг алах гэж завдлаа. Мөрдөгч эмэгтэйг алах гэж завдлаа гэд маш олон бас ноцтой хэрэгүүдийн нотлохоо байгаа учраас яа харахгүй ингээд баривчлагдаад явж байгаагаар төгсөж байгаагаар одоо энэ кино дуусч идэг. За тэгэхээр энэ киноны санаа нь юу вэ гэхээр би бодсон л да. Би бас хүн одоо тий үзэгч сонсогч та бүхэн ч гэсэн яг одоо гаргах шийдвэр ч юм уу бодох орон зайг нь танд үлдээн. Хүн яагаад нөхрөө эхнэрээ хуурдаг юм бол тийм ээ. Дээрэс нь хуурснараа ямар үр дагаварт бас гэрүүлээ болон өөрийгөө дээрэс нь өрөөлийг оруулж болох талаар ингээд харуулсан айгүй тийм хүнд кино байсан л та. Тэгэхээр магадгүй эхнэр нь хуураг байсан бол нөхөр нь хизээч ийм хүн амны хэрэг хийхгүй байх байсан уу? Аль эсвэл нөхөр нь үнэхээр контролддог тий. Айгүй хэцүү
хүн байсан болохоор их нь яарахгүй хуурсан юм яасан. Дээрэс нь бага залуу насны охин дундуур нь орж ирэхдээ гинэн болохоор зүгээр хүний өвөөш нь яваад бас нэг хэргийг үрээд гарах дээр тулж байгаа шүү дээ, тий. Бараг нөгөө нэг одоо юу гэдэг ятгалханд ороод тэгэхээр одоо бас аль талаас нь харж үзээрэй. Тэгэд үзээгүй хүмүүсийнх юм бол киногоо үзэхэд ер нь бол хэлсдэхгүй шүү манайхаа. Тэгэхээр киногоо үзээд би ингэж бодогдсон ч гэдэг юм уу, дараа нь ингээд комментэр үлдээчих юм бол хөтлөгч Халикон нь бол нөхөөд сонсчдөг. Нөхөөд бүгднгийнхэн мессежийг одоо уншаад тэгээд реакшна дараа явдаг байгаа шүү. Тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн кино задлан маань өндөрлөж байна. Тэгээд хинт ч битгий илрээ өрөөтэй, унлагын өрөөтэй хамт байсан бүх сайхан сонсогч, үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа гой кинонуудын саналуудыг бас нэг хувь чатаар ч юм уу эсвэл бичээд ороод ирээрэй. Тэгээд чадлаараа бас хүргэхийг хичээнэ. Тэгээд үчиг сайхан өнгөрөөцгөөр маргаас бүгдээрээ тэгээд та нартай би маргааш Баасан гаргийнхаа үчийн хөтөлбөрүүдээ эргэн уулзтлаа. Та бүхэн сайхан амарцгаараа манайхаа. За баяр та.